Сайн байцгаана уу бэлгэн мэнжилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэндээ би булчин ургах үйл явц одоо процесс болон түүний адал явдал гэдэг нэртэй тийм цуврал видео хийх болсныхоо эхний хэсгийг төлөвлөж байна. Яагаад энийг ингэж нэрлэх болсон юм бэ гэдэг шалтгаан нь болохоор нэгдүгээр хүмүүс уурга хизээ уух юм бэ, нүүрс усаа хизээ идэх юм бэ, судас тэлэгч гэж юу юм бэ, тэгээд вэй уург заавал уух хэрэгтэй юм уу гэмүү маш олон тийм асуултууд ирсэн болохоор хүмүүс эхлээд булчин яг яаж ургадаг юм бэ, булчин ургахад юу хэрэгтэй байд юм бэ гэдгийг мэргэжлийн биш хялбар үгээр амархан тайлбарлаад ойлгуулсны эцэст ерөнхийдөө энэ талаар ярихад амархан болох байхаа гэж бодсны үүднээс энэ видео хийхээр болсон юм аа. За тэгээ бас нэгдүгээр адал явдал гэдэг яагаад нэрлсэн бэ гэхээр ерөнхийдөө бас жоохон хөгжилтэй маягаар энэ видеоны цувралыг хий гэж бодлоо. Тэгвэл илүү их ойлгомжтой, тэгээ сонирхолтой болох байхаа. За нэгдүгээр хэсгээ бүгдээрээ орцгоё. Булчин ургах буюу одоо булчин ургах гэдэгтээ орохын өмнө ерөнхийдөө булчин гэж яг юу юм бэ гэдгийг товч тайлбарлая гэж бодлоо. Анатомийн эмчнэр намайг хараад эсвэл зураач нар намайг хараад шоолох байх. Энэ хүний нурууны одоо хүний артлын нуруунаас харсан хэсэг гэхүү дээ. Одоо энд ингээд одоо нуруу байлаа гэхэд энд ингээд нурууны яс харагдаж байна. Ингээд далны яс харагдаж байна. Тэгээ энд би ингээд булчингийн зурах гэж оролцсон юм аа. За тэгээд хүн болго мэдэх бах булчин гэдэг нэг юм зүйл байгаад байдаг. Гэхдээ яг булчин яг юунаас үүдэлтэй юм бэ? Яг юу юм бэ гэхээр хүмүүс ерөнхийдөө сайн мэддэггүй. Тэгэхээр булчин гэдэг нь бол ерөнхийдөө ингээд энэ зураас зурцсан байгаа. Мэргэжлийн бус үгээр тайлбарлах юм бол өөрөөр хэлбэл одоо ингээд ясны булчин гэдэг бол одоо яс мөчийг хөдөлгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл олстой төсөөлж болно гэсэн үг. Одоо хэрвээ би энэ гарныхаа энэ хэсгийг нааш нь татахын тулд заавал миний энд байгаа одоо гарын хоёр толгойд энэ булчин ажиллаж энэ булчин ингэж сунсан байсан бол ингэж агшиж өөрийгөө татчихиж миний яс наашаа явж байгаа гэсэн үг. Эсвэргээрээ би энэ байгаа газараасаа хэрвээ энэ гарынхаа энэ хэсгийг тэнэлхийг хүсвэл миний гарын 3 толгойд энэ булчин одоо сунсан байгаа гэсэн үг. Энэ нь өөрийгөө татаж ажиллаж ийж энэ мөч хөдлөнө гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөнхийдөө булчингийн гол үүрэг нь бол үе мөчийг хөдөлгөөнд оруулах үүрэгтэй. Тэгээд хөдөлгөөнд оруулах үүрэгтэй болохоор үе мөч болгоны булчин одоо ясны булчин гэж яригддаг. Энэ булчингууд нь болохоор зандаа хосороо байдаг. Хосороо гэхээр одоо заавал нэг нь татчихад нөгөөх нь сунж яадаг ч юм. Одоо би ингэж яхад энэ татцсан байхад гарын 2 толгой татсан байхад гарын 3 толгой сунцсан байгаатай адилхан. Эсвэргээрээ ингэх юм бол гарын 2 толгой тэнийгээд гарын 3 толгойд агшцсан ингээд би татцсан байгаа гэдэгтэй адилхан. Ерөнхийдөө механикаар ярих юм бол зандаа ингээд хосороо ээлжиж ажиллаж идэг зүйл гэсэн үг л дээ. За тэгээ булчингийн ингээд дотор нь ингээд булчин яг юу юм бэ гэж үзэх юм бол булчин нь өөрөө энэ ингээд булчингийн нэг хэсэг бай гэж бодоход булчин нь дотроо өөрөө миосайт гэж нэрлэдэг тийм нарийн уяанаас бүрддэг. Одоо хэрвээ булчин олс байсан бол олсон дотроо нарийн уяатай гэсэн үг. Миосайт гэдэг зүйл нь болохоор одоо булчингийн эдис гэсэн үг. Тэгээ миосайт гэдэг одоо энэ уяан болохоор өөрөө миофибрил буюу одоо дахиад нарийн нэнцээс бүрддэг. Тэгээд тэр нарийн нэнцэн дотроо актин, миосин гэ сакромер гэдэг яг ингээд биологийн хичээл рүү ороод явах юм бол яг нарийн булчингийн эдисийн хамгийн жижигхэн хэсэг рүү ороо явчихна. Бидний сонирхох одоо булчинг яг фитнесээр хичээж байгаа хүмүүс сонирхох булчинг яг ажилуулахад яг юу хэрэгтэй байна гэх юм бол ерөнхийдөө энэ булчингийн эдис буюу миосайт гэдэг зүйл нь сонирхолтой байна гэсэн үг. За тэгэхээр юу болдог юм бэхээр булчин гэдэг наашаа сайшаа ингээд ажиллах үед энэ булчин маань сунан агшин гэж бид нар хэлсэн. Тэгээд сунах үед булчин өөрөөр хэлбэл ажиллаад булчингаа буцаагаад татах үедээ энерги зарцуулдаг. Өөрөөр хэлбэл энэ актин болон миосин хоёр нь өөртөө ажилладаг гэсэн үг. Тэр үед энерги зарцуулагдана. Гэхдээ энэ талаар бүгдээр дараагийн хэсгүүдээр тухтай ярилцъя. Өнөөдөр яг юуны талаар ярих гэдэг нь гэхээр ерөнхийдөө ингээд та бүхэн ойлгох хэрэгтэй булчин гэдэг нь маш олон нарийн зүйлүүдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл олсон дотроо уяан дотроо мяндас гэдэг ингээд нарийн бүрддэг зүйл байгаа гэсэн үг. За тэгэхээр булчин хэрвээ одоо булчин одоо фитнесээр хичээлдэг хүмүүсийн гол зорилго бол булчингаа өсгөх, булчингаа ургуулах, булчин яаж томсгох вэ гэж
тэр талаасаа ярьдаг. Эсвэл тэр талаасаа анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг. Тэгэхээр булчин одоо үүсгэх, булчин ургуулах гэдэг нь байшин барихтай ерөнхийдөө төстэй гэсэн үг. Яагаад тэгж хэлж байна гэхээр булчин үүсгэхийн тулд одоо өсгөхийн тулд бий болгохын тулд булчингийн хамгийн нарийн бүтц хэрэгтэй. Тэр нь бол амино хүчил. Тэгэхээр байшингаар төсөөлөх юм бол амино хүчил гэдэг нь одоо байшингийн тоосго гэсэн үг. Одоо байшин барихын тулд тоосго шаардлагатай байдагтай адилхан булчин үүсгэхийн тулд амино хүчил хэрэгтэй. За тэгээд байшин барихад өшөө юу хэрэгтэй байдаг вэ гэхээр мэдээж барилгачингууд одоо ажилтнууд хэрэгтэй. Тэр нь бол булчин дээр ярих юм бол гормон, өсөлтийн гормон, тестостерон, андроген гормонууд бүгдээр тэднэр бол ерөнхийдөө булчин үүсгдэг. Тэгээд мэдээж байшин барихын тулд байшин барих талбай, зай, ажлын байр хэрэгтэй. Тэр нь бол булчин дээр ярих юм бол бэлтгэл хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр дахиад одоо амино хүчлээс дахиад ярих юм бол одоо тооск гэж хэлсэн. Тэрнийг хүмүүс яаж бидээ олж авдаг вэ гэхээр уургаас олж авна. Уург нь болохоор хүнснээс орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн хоол хүнс идэх юм бол хүнсэн дотроо уург, нүүрс ус, тос гэсэн гурван дандаа агуулж идэг. Тэрнийх нь уург нь бол яг биеинд ор задраад амино хүчил болоод тэгээд цусаар дамжаад хэрэгтэй газар очоод булчин болж хувирж болно гэсэн үг. Тэгэхээр уург ихтэй хоол маш хэрэгтэй. Уург гэхээр заавал нунтаг уург гэж би зөвлөд байгаа нь биш. Уург гэхээр хоол хүнс идэхтэй одоо уург ихтэй тэжээл ихтэй хоол хүнсээ сайн идэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна гэсэн үг. Тэгэхээр уург ихтэй хүнс гэх юм бол ерөнхийдөө мах 100 г мах дунджаар 20 г уург агуулдаг. Нэг ширхэг өндөг 6-аас 7 г уург агуулдаг. Тэгээд бяцлаг бол бас 15-аас 20 г 100 г дагуулдаг уург агуулдаг ерөнхийдөө бас их зүгээр зүйл. Гэхдээ энэ дээр анхааруулахад бяцлаг нь маш их тослог ихтэй байдаг болохоор одоо жоохон бохир маас авах гэх юм дээ. Одоо жоохон таргалуулдаг давхар тийм нэг онцлог талтай. Тийм болохоор хэтэрхий таргалахыг хүсэхгүй бол бяцлагнаас биш ерөнхийдөө мах өндөг хоёроос авах хэрэгтэй. За тэгээд уург хэдэн грамм уург хүн өдөртөө идэх хэрэгтэй юм бэ гэж бас хүмүүс асуусан байсан. Тэрсэл дээр би хамтдаа формд орцгоё гэдэг цуврал хийсэн байгаа. Тэр дээр хэлсэн. Хэрвээ калорийнхаа хэмжээг өдөртөө шатаасан калорийнхаа хэмжээнээс илүү их калорийн хэмжээ өдөртөө идэж чадж байгаа бол өөрийнхөө жинг 2-оор үржүүлсэн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл 70 кг-тэй хүн 140 г уург өдөртөө идэхэд хангалттай. Яагаад 2 г гэж тавьсан юм бэ гэхээр ерөнхийдөө хүн өөрийнхөө дархлаа болон эрүүл мэндэд өдөртөө дандаа дунджаар өөрийнхөө жинг 1 г-аар үрдсэнтэй адилхан тийм уург хэрэг болдог өөрт. Тэгээд тэрнээс гадна булчингоо үүсгэхийн тулд дахиад 1 г нэмэгдэнэ гэсэн үг. Тийм болохоор өөрийнхөө жинг 2 г-аар үрдсэнтэй хэмжээтэй байхад хангалттай. Тэрнээс их идэх юм бол бас тийм айхтар сөрөг нөлөө бол нэрөөсөө мэдрэгдээгүй хүмүүс илгэнд муу юу энэ гэж маш их асуусан. Тэр дээр бол тийм байхгүй. Янз янзын судалгаанаас харж байхад өөрийнхөө жинг 4-5-аар үржүүлсэн хэмжээний уург идсэн мөртлөөсөө ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй тиймэрхүү тохиолдол байдаг. Тэгээд ч угаасаа одоо хамтаа формд орцгой дээр хэлсэн бас өшөөнийг булчин нуралт versus дэглэм гэдэг тийм би видео хийсэн байгаа. Тэр дээр хэлсэн. Ерөнхийдөө дэглэм ороо явж байхдаа булчингийнхаа нуралтыг одоо булчингаа хамгаалахын тулд 2 г-аас өшөө илүү их идэх хэрэгтэй. Тэгжиж булчингаа нураахгүйгээр булчингаа авч үлдээд турнаа гэсэн тиймэрхүү видеонууд хийсэн байгаа. Тэгээд уург ихтэй хоолоо ерөнхийдөө одоо 140 г 70 кг-тай хүн 140 г уург ингээ өдөртөө идэхээр болоо тэрнийг ингээ мах өндөг бяцлаг юу гэдэг хүнснээс ингээ тооцоод тэдэн грамыг идвэл болох юм байна гэдэг бүх юма тооцсныхоо эцэст тэрнийг өдөрт дор хаяж 3 удаа хувааж идэх хэрэгтэй. 3 удаа яагаад гэхээр тодорхой хэмжээгээр уурга тодорхой хэмжээгээр хувааж тууштай эдснээр өдөрт тэр протеин синтезис гэж ярьдаг одоо уурганы одоо булчингийн нөхөн сэргээлт гэдгийг шинээр байнга идэвхжүүлдэг болохоор нэг дор одоо 140 г-ыг идснээс 3 хуваагаа 140 г-ыг идвэл маш их үр дүнтэй гэж бас хэлмээр байна. За гормоны талаар ярих юм бол одоо яг тестостерон бол яг булчин ургуулдаг гормон.
Тэр нь болохоор тэгээд энэ гормоныг болохоор хүн өөрөө ялгаруулдаг. Хэмтэл дээр би тестостерон видео цуврал хийсэн байгаа. Тэр дээрээс та бүхэн бас сонирхоод үзээрэй. Тэгээд дашуунд хэлэхэд хүн өөрөө өдөрт одоо спортоор хичээлдэг залуучууд гэхээр одоо 20-оос 30 насныхан ч юм уу эсвэл 18-аас 30-35 насныхан гэхүү дээ. Хэрвээ хүн дээр бэлтгэлээ сайн хийгээд тогтмол хийдэг бол тэр залуучууд өдөртөө 10 мг тестостерон биедээ ялгаруулдаг одоо үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэгж 10 мг гэдэг бол ерөнхийдөө хамгийн дээд хэсэг гэхүү дээ, хүн өөрөө үйлдвэрлэж чаддаг хамгийн дээд хэсэг. Тэгэхийн тулд өдөрт дор хаяж 8 цаг унтах хэрэгтэй. Дор хаяж 8 гэхдээ бас 10-аас хэтрүүлж болохгүй. Ерөнхийдөө нэг 8-9 цаг унтах юм бол хангалттай гэж үздэг тийм том байдаг. 8-аас доош унтах юм бол гормон ялгаруулах цаг нь багасаад үйлдвэрлэхэнд одоо үйлдвэрийн ажиллах цаг нь багасна гэсэн үг. Тийм болохоор 10 биш бага болно гэсэн үг. Тэгээ хэтрүүлж амарх юм бол буцаад тестостероны хэмжээ ундаг тийм үзэгдэл бас гарсан. Тэгээд үүнээс гадна бэлтгэлээ тууштай хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл булчингаа байнга ажилуулж одоо булчингаа ажилуулсны эцэс тархин тийм сигнал ирээд гормон ялгаруулах хэрэгтэй байна. Бид нар булчингаа нөхөн сэргээх хэрэгтэй байна гэсэн тиймэрхүү сигналууд тархинд ирсний эцэс тархин тэрнийгээ цааш нь үйлдвэрлэлүүгээ дамжуулаад одоо төмсг рүү дамжуулаад тэнд нь очиод гормон үүсдэгэ гэсэн үг. Үүнээс гадна арх дарснаас хол явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрвээ нэг удаа маш их хэмжээгээр арх дарс хэрэглээд шуудах юм бол биед тээж яваа гормоны хэмжээ 30% буурдаг, 30-аас 40% буурдаг. Одоо өөрөөр хэлбэл өдөртөө 10 мг-ыг дөнгөж хийдэг хүн чинь 7 хоногийн дараа 70 мг-тай ерөнхийдөө дунджаар явж гин гэж бодоход 30-40% нэг удаа шоудаад 30-40% унгачаар одоо юу бол энэ 40-50 мг-тай болж буураад тэр нь буцаад 70 хүртлээр дээшлэхтэй 1-7 хоног 2-7 хоног шаарддаг. Энэ хүнийх нь бие организмоос шаардна, хоол хэр сайн идэж байгаагаас шалтгаална. Гэхдээ ерөнхийдөө гормоны хэмжээ унана гэдэг нь болохоор булчингийн нөхөс сэргээлтийн цаг ихсэх буюу одоо тэрнийх нь идэвх нь буурна гэсэн үг. За тэгээд одоо барилгын талбай болох одоо бэлтгэлээ хийхгүй бол амино хүчил гормон хоёр нь биед тээгдээд байсан ч гэсэн бэлтгэл хийхгүй одоо ажлын байр байхгүй бол барилгачид ажил хийхгүй гэж зогсож чинь гэсэн үг. Ажил байхгүй шүү дээ. Тэгээ бид нар байж л ихтэй ажил байхгүй мэж бид нар юу их ингээд. Тийм болохоор бэлтгэлээ заавал бас хийх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ бэлтгэлээ хийхдээ тууштайгаар тогтмол зөв ачаалал өгч хийх хэрэгтэй. Энэ тал дээр би булчиндаа зөв ачаалал өгөх гэдэг видео хийсэн байгаа. Тэрнийг та бүхэн бас үзээрэй. Ерөнхийдөө булчингаа хитрхи хүн дээр хичээлэхгүй одоо хитрхи өвдгөөд хитрхих гэмтээгээд тэгээ 3-4 хоног амраах шаардлагатай болдог. Тиймэрхүү хитрхи хүн дээр биш. Гэхдээ бас хитрхи хөнгөнөр биш. Маргааш нь ямар ч байсан булчингаа айлуулахад маргааш нь тодорхой хэмжээгээр булралт мэдрэх хэмжээг өөрсдөө олох хэрэгтэй. Тэр жингээ тэгээд тэрүүгээрээ тогтмол хийх хэрэгтэй. Тэгсэн цагт бэлтгэлээ сайн хийсэн цагт ажлын байр байна. Ажлын байр байгаа цагт гормон ялгарна, барилгачид өөрсдөө ажиллаа хийн. Тэгээ мэдээж хоол хүнснээсээ амино хүчил одоо тэр барилга барих тоосхын өгсөн цагт энэ гуруулаа бүрдчиж булчин ургах үйл явц одоо булчин өсөх бүх юм бүрднэ гэсэн үг. За тэгэхээр яг бэлтгэл хийж яхад юу болдгийм бэ гэхээр бэлтгэл хийж яхад булчин одоо ингээд ажиллаж байгаа гэсэн үг. Одоо физикийн ажил хийн гэсэн үг шүү дээ. Физикийн ажил гэдэг чинь ямар нэгэн жинг нэг газраас нөгөө газар руу зөөх гэсэн үг. Тэгж яхад булчингийн одоо эдис буюу одоо миосайт гэж ярьсан түрүүний булчингийн эдис гэж яригдаад байгаа. Тэр одоо булчин хэрвээ олс байх юм бол миосайт нь энэ уяа гэж хэлсэн тэр уяа ингэж ажил хийснийхээ үед жоохон сэмэрдэг гэсэн үг. Одоо гэмтдэг. Одоо жишээлбэл би энэ бэлтгэл хийгээгүй байхдаа булчингийн эдис ингээд жирийн ингээд байхад бэлтгэлийн дараа ингээд гаднах гадаргуун ингээд сэмрээд жоохон одоо маш их хүнд жинг ажилласан болохоор сэмрээ жоохон гэмтдэг. Гэмтснийхэн дараа булчин нөхөн сэргээх цаг өгөх хэрэгтэй. Тэгэхээр одоо өнөөдөр бэлтгэлээ өнөөдөр жишээлбэл гарын хоёр толгойтой хийлгэхэд маргааш нь гарын хоёр толгойтой хийх шаардлагагүй. Ягаад тэгэхээр тэр гэмтсэн байгаа болохоор маргааш нь амраах хэрэгтэй. Амарч явахт юу болд юм бэ гэхээр тэр гэмтсэн хэсгүүд дээр нь одоо манай барилгачид гормонууд нь амино хүчлэлтэй очиод амино хүчлээр тэр
булчингийн эд эсийн гадаргууг одоо гэмтсэн хэсгүүдийг буцаагаад нөхөн сэргээж янзалдаг. Тэгж янзлах нь тэр нь одоо булчин нөхөн сэргээл одоо гэж яригдаад байгаа шүү дээ. Тэр нь явсны дараа гадаргуу одоо сэмэрсэн гадаргуу дээр дахиад шинэ гадаргуу ингээд үүсгэхээр булчин ургаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл булчингийн эд эс бол урт болдоггүй, эсвэл булчингийн эд эс өсдөггүй, зүгээр одоо үрждэггүй, булчингийн эд эс өшөө илүү болдоггүй гэсэн. Өөрөөр хэлбэл та одоо тодорхой хэмжээний булчингийн эд эстэй байх юм бол одоо тэр олсон дох уяаны хэмж тоо дээшлэхгүй гэсэн үг. Олсон дох уяаны тоо хэвээрээ үлдээд зөвхөн олсон дох уяан бүдүүрдэг. Одоо өөрөөр хэлбэл тэр гадаргуу нь сэмэрсэн гадаргууг одоо ингээд нөхөн сэргээхээр тэр уяан өмнөхөөсөө арай бүдүүн болж хувирдаг гэсэн үг. Одоо гадаргуу нэмэгдээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ийм гадаргуутай байдаг. Тэгэхэд энэ дээр дахиад нэмээд гадаргуунууд нэмээд ахаар эн чинь аяндаа ингээд бүдүүрээд ихсэн гэсэн үг. Тэгж бүдүүрсний эцэст хамгийн сүүлд юу харагддаг вэ гэхээр нөгөө булчин маань томордог. Тэгэхээр булчин ургах гэдэг бол ерөнхийдөө булчин ургах, булчин өсөх гэдэг бол ерөнхийдөө ийм л процесс байгаа гэсэн үг. Хамгийн гол нь хоол хүн сайтай байх хэрэгтэй. Тэгээд сайн амрах хэрэгтэй. Бэлтгэлээ хүн дээр зөв хийх хэрэгтэй. Одоо барилгынхаа талбайг барих хэрэгтэй. Тэгээ барилгачтай байнга ажилтай байлгах хэрэгтэй. Ажилтай байлгахын тулд бас ажлынх нь одоо барилгын материалыг өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт энэ бүгд бүрдээд булчин ургадаг гэсэн үг. За тэгэхээр энэний дараагийн удаагийн видеогоор та бүхэндээ булчин ургахад судас гэдэг зүйл яг ямар учиртай юм бэ? Судас гэдэг зүйл нь яг юунд хэрэгтэй юм бэ? Судаст хэлэгч гэж яг юу юм бэ? Тэр талаар бас товчхон видео дараагийн хэсгээр тайлбарлая гэж бодлоо. Тэгээд энд давхар юм хэлэхэд амино хүчил дээр ярихад одоо BCA эсвэл зүгээр амино хүчлийн нунтаг гэж байдаг, whey уурга гэж байдаг. Би та бүхэнд угаасаа хүн болгонд хэлдэг. Хэрвээ уургийнхаа хэмжээг уурга жирийн хоолноос олж авч чадж байгаа бол whey уурга уух шаардлага заавал байхгүй. Тэр дээр заавал мөнгө үрэх шаардлагагүй гэж би хэлдэг. Гэхдээ яг хуу спортоор хичээлээ нэлээд идэвхжүүлсэн хүмүүст бол ерөнхийдөө whey уурга би зөвлөдөг. Яагаад тэгэхээр бэлтгэлийн дараа одоо булчин ажилласныхаа яг дараа гэсэн үг шүү дээ. Тэрний дараа шууд бэлтгэлийн дараа whey уурга уух юм бол тодорхой хэмжээний бас жоохон нүүрс тустайгаар whey уурга уух юм бол би дандаа хэлдэг whey уурга нэг банантай жишээлбэл. Тэгэх юм бол тэр whey уурга нь жирийн одоо мах эдснээс хамаагүй хурдан ходоод нь задардаг болохоор тэр ажлын байр руу одоо өөрөөр хэлбэл тэр гэмтсэн булчингийн эдэс рүү маш хурдан очиж идэвхтэйгээр нөхөн сэргээлтийг идэвхжүүлж чаддаг болохоор ерөнхийдөө whey уурга гэдэг зүйлийг спортын тамирчид хэрэглэдэг юм тийм болохоор өөрсдөө та бүхэн шийдээд одоо боломжтой бол whey уурга ууж болно. Тэгэхгүй бол заавал whey уурга уух хэрэгтэй. Whey уургагүй бол булчин өсдөггүй юм байна гэж ойлгох шаардлагагүй гэсэн үг. Яг нь ерөнхийдөө мах өндөг идэх юм бол тэд нэр нь ходоод нь боловсруулалт одоо ходоод нь задраад тэр нь уурга болоод тэр нь амино болоод задарчлал нэлийн уддаг болохоор whey уурга нь ерөнхийдөө уух юм бол 20-30 минутын дотор амино болж хувираад цусаар дамжаад очиж одоо ажлын байр дээр очиж чаддаг тийм онцлогтой болохоор хүмүүс whey уургийг уудаг юм аа. За тэгэхээр дараагийн хэсгээр судас болон судас төрөгчийн ач тусын талаар болон магадгүй сөрөг нөлөөний талаар бүгдээрээ тухтай ярилцъя. За амжилт.